Одонтой ээж Монголын бахархал арга хэмжээг бас бид хүн 2 өдрийн турш зохион байгуулна. Эхний өдөр нь болохоор бид хүн одоо нийгэм тулгамдаад байгаа охид эмэгтэйчүүд ээжүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар 3 одоо сэдвийн хүрээнд одоо хилцүүлэг зохион байгуулж байна. За 2 дахь өдөр бол бид эмэгтэйчүүдийнхаа эрүүл мэндийн эзлэгт бас анхаарч урьдчилан сэргийлэх бүхний авдрын одоо эзлэх онцлогоонд хамруулахаар бас бэлтэж байна. Одонтой олон ээжүүдийн баяр оролцож байгаадаа хүн сайхан байна. 500 гаруй ээжтэй таньд орно гэдэг чинь сайхан юм байна ерөөсөө. Би өөрөө бол 11 хүүхэдтэй ач хуч нийлээд 30 40 хүрч байгаа. Залуу ээжүүдтэй хэлэхэд үр хүүхдээ зөв өсгөөд зөв ажил сургацдаг сургаарай хүүхдүүдтэй гэж хэлээ да. Би 3 хүү нэг төрүүлж өсгөнөөрөө алдартай 2 дугаар одоо ирсэн байгаа. Өнөөдөр үйл ажиллагааны гарын билгийг нэмэгдсэн Батцэг сайдтай юунд руу талархал илэрхийлье. Бацар багш сангийн хамт олондоо бас нөгөө одонтой ээжүүдийнхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулж байгаад бас гүн талархал илэрхийлье гэж хэлмээр байна. Өнөөдөр 500 сайхан ээжүүдийн яв хэмжээд маш сайхан болж байна. Тэгээд өнөөдрийн онцлог одоо үйл ажиллагааны бодлого нь одоо ээжтэйгээ гэгчтэйгээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. За манай ээж болохоор 10 сайхан хүүхд төрүүлчихсэн. 6 нэмэгтэй 4 эрэгтэй байдаг. 6 эмэгтэй хүүхдээс нь адилхан одонтой 3 байдаг. Тэгээ ээж манай ээж маань 1 2 дугаар одонтой. Өнөөдөр энд уран цуглаж байгаа ээжүүдэд би бас нэг зүйлийг бас уриалсан. Өнөөдөр бас дэлхийд даяар ч гэсэн цаг үеийн нөхцөл байдал нэлээд хүнд дайн дайчин өмнө самуу хаа сайгүй байгаа. Ийм дэлхийд дахинд одоо хайр инэрэл хамгийн их дутагдж байгаа. Тэгэхээр муухай зүйлийн эсрэг тэмцэхэд эхийн хайр хамгийн хүчтэй зэвсэг болдог. Нөгөө талаараа хайр нэгүсэл түгээжж хүн төрөлхтөнд одоо их тайван зохицлоо гэж үздэг. Тийм учраас бүх зүйл хайраас эхэлдэг. Тэр дундаа эхийн хайр бол агуу зүйл байдаг гэдгийг өнөөдрийн арга хэмжээнд нотолж байгаа. Бид ээжүүдээ бас илүү сайн сайхан зүйлийг түгээн дэлгэрүүлэх их хүний хувьд ялангуяа олон хүүхэдтэй ээж хүн бол нийгэм дандаа нөлөөлөгч байдаг. Тэр утгаараа сайн сайхан зүйлийг дэлгэрүүлж муу юмнаас гол муу сөрөг зүйлийг нийгэмд аль болохоор гаргахгүй байх тал дээр эрх үүргийнхаа хэмжээнд бас нөлөөлөөсэй. Бүр хүүхдээ бас энэ Монгол өв соёл зан заншил Монгол уламжлалаа өвлүүлэх эх орон зүйлсийг төлөвшүүлэх эх орон тусгаар тогтнолоо илүү үн цэнтэйг нь мэдрүүлж хайрлахад илүү их нөлөөлөөсэй гэдэг зүйлийг онцолж одоо уриаллаа.